Ёо, юу бохоо ийм амар байж болох юм уу? Бүр аим шиг дотор ороод ирсэн юм шиг надад шүү. За сайн байна уу? Би Праг хотноо хүрээд ирсэн ингээ Бээжин. Тэгээд автобусаар Фликс пассаар бараг за худлаа өнд бараг 12 цаг 11 цаг явж ирсэн заяа. Тэгээд яг оройн нь яваад буудлын мөнгө өрөхгүйгээр яг оройн нь шөндөө яг автобуснда хоноод тэгээд өглөө 8 цагт хүрч ирсэн байгаа. Тэгээд бас л автобусаар бас олон цаг явах чинь чанга штэ. Гэтэ тэгээд ер нь бол нэлээд бас жоохон ядарч ирлээ. Бас чанга байлаа шүү. Орой автобусаар явхад тэгээд ерөнхийдөө одоо 10 сар Прагт ирэхэд бол ер нь бол жоохон бүүдгэр бол цаг агарын хувьд бол бүүдгэр байд юм байна. Тэгээд Италиг бодох юм бол Итали болохоор ер нь тийм одоо гадны одоо кофе шоп ч юм уу те эсвэл бол гадны одоо фаст фуд одоо өрөө гэдэг тиймэрхүү зүйлүүд бол амар цөөхөн байдаг байхгүй яг доторх одоо яг Италийнхэн дандаа одоо кофе шопны газрууд ч гэдэг юм уу тийм юмнууд байдаг. Тэгээ нэг амар сүртэй фаст фуд идэртэй газар идэр байдаг. Тэгвэл Праг нь болохоор яг л Монголч шиг ингээд бүр булан иргээл хаасаагүй баахан янз бүрийн брендийн кофе шоп бүр Монголд байдаг нөгөө Паул гээд кофе шопны газар байдаг юм байна шүү дээ. Тэр хүртэл энд ингээд байж байгаа байхгүй. Тэгэхээр амар залуу хүүхдүүдийн хувьд гэх юм бол сонирхолтой ингээд шопинг гэдэр хийхэд бас амар их гоё дэлгүүрүүдтэй том моолууд ихтэй тийм газар байд юм байна. Италиас ялгах юм. Италич болохоор яг тийм биш шүү дээ. Яг богинохон жижигхэн одоо гудамжинд ерөнхийдөө болол яг юмнуудаа ингээд оруулсан байдаг. Тэнгүүд Праг болохоор нэлээд бас том дээрээс нь бас том одоо жоохон модерн барилгууд бас хөөрхөн байд юм байна. Их байд юм байна. Италид болохоор модерн барилга бараг байхгүй шүү дээ. Яагаад вэ гэхээр яг дээр үеийнхээ одоо тэр барилгуудыг аваад үлдсэн болохоор яг тэрийгээ л ингээд засаж сайжруулад явдаг гэсэн үг. Тэгээд бас Прагийн мөнгөн дэвсгэрт нь болохоор евро биш, крон гэдэг өөр юмар одоо өөр мөнгөн дэвсгэрттэй байдаг. Тэгээд төр жирэнгүүтээ шууд мөнгөө солиулсан байгаа. Тэгээд та ингээ мөнгө солиулахдаа банкн дээр битээ очиж солиулж байгаараа яагаад вэ гэхээр амар тэр рейт нь амар муу байдаг. Тэгэхээр ер нь бол амар их мөнгө солиулахдаа алдах ер нь бол магадaltaй. Тийм болохоор ер нь Google Map-аас харж агаад тэгээд no commission fee-тэй газар Google Map-аас харж агаад тэгээд гайгүй газар солиулаараа тэгвэл илүү дээр байдаг. Одоо мөнгөний дэвсгэртэй газар эрэхтэй та нар бэлэн мөнгөтэй ирэх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр энд ATM-ээс мөнгө авна гингүүт амар их фи авдаг. Тийм болохоор ер нь бол бэлэн мөнгөтэй солиулах бэлэн мөнгөтэй өрөөд ирчүүл их зүгээр. Кофе шопт суужин тэгээд ерөөхдөө үнэн гэх юм бол ер нь Италитай одоогийн байдлаар бол ижлэх санагдаж капучино болохоор капучино авч уусан жижигхэн одоо яг ийм аягтай small size гэсэн ийм аягтай капучино авч уусан. Энэ нь болохоор 3 еврогоор 3 евро яалт ч нөгөө нэг улсын нийслэл гэдэг утгаараа бас жоохон үнэтэйж магадгүй. Тийм ээ одоохондоо бол хоол идэр бол идэж үзээгүй байна. Тэгээд үнэн ямар байхыг бол хэлж мэдэхгүй байна. Тэгээд тайдад бас Праг мөнгөн дэвсгэртийг би харуулъя гэж бодож байна. Ийм мөнгөн дэвсгэрттэй байд юм байна. Энэ болохоор 1000 нийт би 100 евро одоогийн байдлаар төрдөө солиулсан байгаа. 100 еврог
солиулахад нийт 2420 крон болж байгаа хгүй. Тэгээд за одоо ингээд Prague Hot харж байгаачлаа ингээд барилгууд нь бол ерөнхий европчуу гэхдээ жоохон тийм одоо Орос маягийн тийм одоо жоохон хэв шинжтэй гэх юм уу тийм байна. Тэгээд ер нь бол дэлгүүрүүдийн хувьд бол бүр үнэхээр сонирхолтой дэлгүүрүүд байд юм байна. Итали бодвол ингээд амар олон төрлийн одоо янз бүрийн жоохон модерн маягийн одоо ресторанууд гэх юм уу те одоо юу гэмээр амар гоё кекний газар ч гэдэг юм уу тийм юм байна. Тэгээд барилга нь сүм хийд нь болохоор ийм готик маягийн хийцтэй ингээд ийм хурц юмтэй ингэж харж байна. Тэгээ одоо 10 сар ч гэсэн жуулчтай бол бас нэлээ их харагдаж байгаа шүү. За одоо харж байгаачлан бөөндөө astronomical гэдэг цаган дээр ирсэн байна. Энэ нь ямар өчтэй цаг вэ гэх юм бол ер нь Европын түүхэнд хамгийн одоо удаан хугацаанд одоо ингэж одоо үлдсэн тийм олдуруудын нэг гэж ер нь хэлж болно. Тэгээд түүхийн хувьд бол амар сонирхолтой түүхтэй юм байлээ. Ямар түүхтэй вэ гэхээр нэлээ одоо тийм уран маягийн хүн энэ цагийг ингээ хийгээд тэгсэн чинь тэр хотын дарга нь тэр тухайн үед нь байсан хотын дарга нь атархсандаа болоод тэр одоо энэ цагийг хийсэн хүнийх нь нүдийг сохолсон гэж ярьд юм байлээ. Тэгээд манай хүн чинь угаасаа нүдээ сохолчоод яг хинч зүгээр байхгүй уур уцаар хүрээд тэгээд одоо хийж бүтээсэн тэр цагаа эвдлэнгүүтээ одоо энэ цаг эвдэрж байгаа шиг Прагийн бас тэр 900 түүх тэр цаг хугацаанд ингээ бас дуусна. Праг сүнэн гэдэг тийм хараал хийсэн гэж одоо түүх томондоо ярьд юм байна. Гэтэ Праг бол сөнөөгүй байгаа. Праг одоо харж байгаа чинь ингээд стил байсаар байна. За тэгээд бөөндөө тэр цагийг харж олно. Тэгээд энэ цаг нь болохоор цагийн эхний 10 минутанд тийм үзүүлбэр үзүүлдэг. Тийм болохоор та хэрвээ ирвэл яг тэр үед нь ирээд бас сонирхолтой зүйл харуул бас илүү сонирхолтой юм байна. Тэгээд харж байгаачлаа нэлээд хүмүүс ирсэн байна. За одоо харж байгаачлан бид нар ингээд Прагийн яг ингээд цэнгэлдэх биш ээ. Яг төв талбай дээр ирсэн байж энэ төв талбай дээр юутай тайралцсан бэ гэхээр Falun Dafa гэдэг ийм зүйл болчихно. Тэгээд энэ нь ямар учиртай юм бэ гэхээр ер нь бол Хятадын яг үндэснийх нь одоо meditation хийдэг, yoga хийдэг тийм одоо spiritual тийм band одоо хамтлаг маягийн зүйл байт юм байна. Тэгээд энэнгээрээ одоо надад мэдэрсэн юм гэвэл Хятад гэдэг орн одоо ямар их одоо хүчтэй улс үндэстэн бэ гэдэг нь юунаас харж байна вэ гэхээр ингээд өөр орон төртлөө өөртөө улс үндэстний одоо тэр зүйлийг танилцуулаад ингээд олонхороо ингээд нэгдээд одоо тэнд харж байвал ингээд яг үндэснийх нь луун тэнд ингээд харагдаж байгаа байхгүй юу. Гэх мэтчлээ одоо ямар үндэсрэг мундаг ингээд хүчтэй гүрэн байгаа нь бол ингээд яг харагдаж байна. Тэгээд бас энэчээс манай монголчууд бас нэг бодож одоо хоёрыг тунгаана гэж бодож байна. Тэгээд ийм бас сонирхолтой зүйлтэй таарлаа. Тэр таад дуу сонсож байгаа юм бол энэ болохоор Хятадын яг үндэснийх нь одоо энэ бандын дуу юм байна. Тэгээд ерөнхийдөө бол жоо Хятадын соёл үндэстнийг сурчилсан маягийн зүйл ерөнхийдөө бол болж байгаа юм байна. За тэгээд дахиад нэг сонирхолтой баримтын нэг гэх юм бол Prague хотыг энэ бол хамгийн сонирхолтой заяа. Яа тэгэхээр одоо дээр үед болохоор дандаа л хаан ч гэдэг юм уу те эсвэл бол одоо ханхуу тийм хүмүүс дандаа улс их орноо үндэслэж одоо босгосон байдаг шүү дээ тий. Үндэслсэн хүн нь болохоор Гүнч Липушэ гэдэг хүн байд юм байна. Тэгээд яг яаж үндэслсэн гэдэг нь бол маш сонирхолтой. Манай их чи ингээд уулан дээр гараад тэгээд уулан дээр гараад ингээд нэг газрыг харснаа. За энд бол би бол маш тийм ирээдүйтэй одоо одонд хүрэх хэмжээний тийм том хотыг харж байна. Тэр хотын нэрийг бол Праг гэдээ гэж хэлсэн. За төд удалгүй жигнэсээ энэ одоо хэлсэн зүйл зөгнөл нь биелэлээ олоод Prague Hot байгуулагдсан. Тэгээд ер нь бол Prague Hot-ыг болохоор бас одон төрхөөс өндөр тийм цамхаган хот гэдэг одоо утгатайгаар хүмүүс бас амар ярьд юм байна. Тэгэд яг энэ домгоос болоод Prague Hot-ыг бас зөгнөлт улс гэж ярьд юм байна. Тэгээд ийм сонирхолтой бас домог түүхтэй өөртөө гэсэн бас соёлтой ийм бас гоё хот байна. Тэгээ одоо болохоор яг би ингээд төв дээр нь байж байна. 10 сард гэхэд бол хүмүүсийн хувцалт нь бол зузаанч биш, нэмгэнч биш яг нэг тийм дундаж маягийн байна. Тэгээд ер нь бол жоохон бүүдгэр. Тэгээд яг ийм гоё байна. За энд болохоор яг нөгөө эрх чөлөөний хөшөө гэж одоо монголоор яригддаг шүү дээ. Тийм одоо хөшөө харагдаж байна. Энэ болохоор ямар утгатай юм бэ гэхээр одоо энэ уур зогсож байгаа хүн нь
Тэр хүн нь болохоор за бидэрт ингээд өөрсдөө гэсэн үгээ хэлэх хэрэгчлөө. Дээрээс нь үсэл одлоо илэрхийлэх тийм одоо зүйл байх хэрэгтэй гэж одоо эрхчлөөнийхөө төлөө дугарсан бас тийм түүхэндээ маш том гавьяатай. Тэгээд ер нь бол Баатар гэж нэрлэгддэг хүн байсан юм байна. Гэх мэтчлэн ингээд бас гоё түүхтэй ингээд омогшмоор бас их гоё газар байна. Надад бол маш их таалагдчихэв. За та нар Франц Кафка гэж зохиолчийг маш сайн мэдэх бах. Энэхүү зохиолч нь Чех улсын Праг хотын одоо уугуул иргэн байсан байна. Тэгээд маш олон хөшөөнүүд, музейнүүд дүүрэн байт юм байлээ. За би ингээ Франц Кафкагийн музей дотор орж ирсэн байна. Гэхдээ ийм музей ингээд бусад музейнүүдээс юугаар ялгах юм бэхээр ерөөсөө нэг тийм rational буюу одоо тийм онлын тухай юм байхгүй. Тэр чигтээ мэдрэмжтэй, эмпатитэй байж ер нь бол ойлгоо гэсэн ийм сонирхолтой бүр ингээ хонголтоор одоо бол нэлээ хонголтоор байна. Тэгээд иймэрхүү юм байна да. Яа за одоо ийшээ юу би амар ээж энэ юу вэ гэх юм бол ер нь бол дөрвөн бүр прожектортой тэгээд амар ер нь аимшиг юм гарах юм шиг байна. Мэдхгүй. Йоо за манайха дуусчи энэ газар доор яваад байгаа хгүй тэг хав гарах болохоор амар аа тий. Йоо ийм амар юм гарч ин тэгээд энэ юу биш гэж байгаа хгүй юу. Энэ ерөөсөө киномина биш яг чихэн болсон явдал ер нь ч хан крайм спот юм шиг байна. Ингээд шууд үзүүлж байна. Энэ одоо тэр хэрэгтэн байх шиг байна. Яг хотын байдлын ороо хотын байдлаар би яг юуны тухай гэдэг нь үнэхээр мэдэхгүй байна. За энэ дээр гарч байгаа энэ бол бодит яг бичлэг байхгүй гэх юм шиг байгаа. Энэ нэмээ тэр одоо энэ одоо түрээд байгаа тийм хоёр хүүхэдтэй шиг юмыг яг хоёр хүүхэдтэй гэж бодож хайрладаг байсан юм байна. Тэгээ хүүхэдтэй хүртэл одоо энэ зүүн дээр гарч ийн бүр хажуу талтай тавиад бүр ингээд одоо энэ музей болж хатгалагдсан байдаг юм байна л да. Энэ бол яг бодит тэр эмээгийн бичлэг байна ёо аимшигтай. Би бүр үнэхээр баг аимшиг юм яваад байна яана. What the fuck? Энэ болохоор энэ жинхэнэ за энэс гарья. Яа. What the fuck? Тэндээс хүн байна ёо за зашмаш хүнтэй бол хүчтэй шүү. Энэ дараа энэ тэр одоо эмээгийн за имиж мөнч хүмүүс ч тэр ямар ч имээгийн хажуудаа өөрийнхөө хүүхэд гэж бодож одоо ингэж тижээдэг байсан хүүхэдтэй нүд нь гэсэн. Яа тэгээ одоо энэ дээр ингэж яг болсон явдлууд нь ингэж юугаар гарч ийн. Буундууд угарч магадгүй шүү одоо. Тэн дээр энэ ингэж дандаа практиксан хэрэгүүд байгаа байхгүй юу? Хэрэгүүд гарч ийн. Одоо энэ дараа хүн буудаж байгаа юм уу харуулж байна. Ёо юу бохоо ийм амар байж болох юм уу? Бүр аимшигын дотор ороод ирсэн юм шиг надад ш. За одоо та бүхний харж байгаачлан Прагийн бас нэг үзэх ёстой газрын нэг дээр ирсэн байна. Энэ нь болохоор ямар очтой вэ гэхээр маш тийм олон номууд ингээ уулаа тавьсан. Тэгээ дотроо ерөөхдөө бол тойл тавьсан байт юм байна. Ингэснээрээ яг бидэрт одоо ямар зүйл харуулж яана вэ гэхээр ингээд эзэж дуусахгүй ингээд эхлэл төгсгөлгүй тийм одоо төгсөлгүй одоо тийм баха ном өрцөн зүйл шиг харагддаг юм байна л та. Тэгээд одоо яг ямар хуу харагдсан нь бол хүлээгээд ингээд сууж. За нөгөө нэг их номнууд маань бол ингэж харагдаж байна да. Ингээ ангацсан. Дэшээ. Юу юм бэ? За харж байгаачлаа яг ингээ хоолоо өсөн үлээсээ хоолоо идгээд сууж байна. Тэгээд миний хувьд болохоор очиж байгаа улс үндэстэн болгоныхоо тэр яг үндэсний гих хоолыг идэж заавал үзэх ёстой гэж боддог. Тийм болохоор гуляш гэдэг нэртэй ийм Чех улсын үндэсний хоолыг ингээд туршиж үзээ сууж байна. Монголд болохоор ингээд хажуудаа будаатай идэв шүү дээ. Тэнгүүт энд болохоор мантуутай байд юм байна. Тэгээд амтны хувьд бол бүр үнэхээр аимшигтай гоё байсан. Бүр үнэхээр гоё байсан. Үний хувьд бас амар хямдхан. Одоо еврогоор гэх юм бол нэг 7 евро 50 цент за нэг 8 евро болсон. Энд чим өөрөө
одоо улсын нийслэл шүү дээ. Тэгсэн мөртлөө улсын нийслэлээс 8 евроор хоол авч идэх гэдэг бол ер нь бол Европт олдохгүй одоо үн байхгүй юу. Хэрвээ Ромд одоо Италийн нийслэл буюу Ромд очиод хоол идэх юм бол доороо 12 евро 13 евроос эхэлдэг байхгүй. Тийм болохоор ингээд үндэсний хоол нь ийм хямд байгаа нь тухайн бас улсын үний өртөнд бас гайгүй байгааг илтгэж байна гэж би бол ойлгосон. Тэгээд энэ болохоор нэлээд алдартай газар очсон л да яг ресторан биш зоогийн газар гэж одоо нэрлэж болохоор хүүхдүүд яг паднус бариад ингээ хоол авдаг шүү дээ. Яг тэр шиг ингээд тэгж очиж авдаг тийм газар юм билээ. Тэг яг үндэснийхээ хооллуудыг гаргадаг. Үний хувьд амар маш хямдханаар ингэж гаргадаг тийм гоё газар юм билээ. Италид болохоор дэлгүүрүүд ер нь бол 9-гээд хаачдаг байхгүй юу. Тэгээд тэрнээс хойш ямар ч дэлгүүр байхаа болчтой. Тэнгүүд Франкфуртод болохоор яг залуучуудын бүр яг эд шоуддаг тийм хот болохоор оройн 1-2 хүртэл ингээ мини маркет гэдэг ийм төц шиг ийм дэлгүүрүүд ингээ ажиллаж байгаа юм байлаа. Тэгээд дотроо ер нь бол яг тийм жуулчин хүмүүст зориулсан уух ус эсвэл дана тийм алкоголын төрлийн зүйлүүд зард юм байлээ. Тэгээд зарим нэг зүйл зөвшөөрөгдсөн мэт болохоор тийм болохгүй зүйлсүүдийг бол бас зард юм байлээ. За өчигдөр даарсан юм уу яарсан бүүмэд гүйлэгдэг асуудалтай болсон. Тийм болохоор тэр асуудлаа тооцоод тэгээд ийм Caesar salad авчихжээ. Энэ хэдэн дөр вэ лаа тань. 8 евро авцаа амар ер нь хямдхандаа орно шүү дээ. Амар хямдхан тэгээд нэлээд гоё порц ихтэй юм байна. Тэгээд одоо газрыг 0-оор нь ер нь бол ингээд гоё муухайг мэдж болох юм чинь энэ араа юм өгчнөө гэж шууд ингээд мэдрэгдээд хөөс гараад ирж байгаа байхгүй. Тэгснээ. За одоо ингээд угааж байгаа шүү дээ. За би жоохон их усаар угаачлаа. Тэнгүүд энэ бас шууд мэдрээд цаас гараад ирж байгаа. Тахал юм өгчнөө гэж амар юм байна. За нэг юм хөөрхөн хот дог шиг юм олж ирлээ. Тэгээд одоо амсъя. No. Энэ яг тийм үндэсний одоо юм зардаг хүсний дэлгүүрүүд юм билээ. Тэгээ надаа яг зарж байгаа юмуд нь яг Монгол зардаг одоо конт гэдэг нэг тийм жижиглэнгийн чихрнүүд байдэн шүү дээ. Тим юмнууд амар их байсан болохоор амар их монгол шиг санагдсан. Тэгээд би нэг юм давсан. Ингээд хотын дээрээс юунч сатаарлгүйгээр хараад ажих үедээ амьдралд маш их талархсан. Ялангуяа ийм сайхан зүйлсийг өөртөө багтааж байгаа дэлхийдээ бүр илүү талархах мэдрэмж төрж исэн. Тэгэд эндээс хотыг ажиллах үе амьдралыг харах үнцгийг маань өөрчлөх мөч болж хөрөн гэж огт төсөөлөөгүй явсан. Тэгээд нэгийг бодож хоёрыг тунгаасан орой болж өнгөрсөн дөө.
За тэгээ шөнө нь ийм гоё castle очиж үзсэн. Ер нь бол шөнө нь очиж үзвэл илүү гоё санагдсан. Яагаад вэ гэвэл яг гэрэл нь шөнө яг гоё шаргал асаад тэгээд илүү олон зүйлсүүд нь гоё детальтай харагдсан юм лээ. Одоо бүр харал да зүгээр л нэг цонхных нь халахвч нь ийм аимшигтай детальтай бүр ингээд шүдний чигчлүүрний хэмжээний тийм детальтай байгаа хгүй. Тэнгүүт бид нар зүгээр нэг бариулын шавраар одоо цасан хүн туул хажааны дээр хийх хүртэл нүд мүдийн өөр хийгээл амар хэцүү байдаг шүү дээ. Тэнгүүд ийм аимшигтай том сүрдмээр барилгыг ингэж мундаг детальтай. Гол нь энэ барилга чинь шинээр баригдсан барилга ерөөсөө биш, хэдэн 100 жилийн түүхтэй. Ийм миний одоо надаас миний өвөө эмээ элен холон цаас маань их настай ийм барилга байгаа байхгүй. Тэнгүүт бүр ёо энэнийг барьсан хүнийг одоо энийг одоо сэдсэн санаачилсан энэ хүний одоо тэр ур чадварын бүр биширмээр одоо хүртэл ингээд оршоод бид нар хараад үзээд явж ин гэхээр бүр үнэхээр биширмээр сайхан санагдсан. За мэдээж уламжлалсаар Аз хүмүүнд нэг сайхан солонгос хоол идчихье гэж бодоод маш одоо ревю өндөртэй газар орсон чинь ямар ч панчаан байхгүй. Тэгээд нэг ийм хоол авсан, будаагаа бас тусад нь худалдаж авсан. Тэгээд хүний 17 евро болсон. 2 хүний тэгэхээр ч 2 хүний 34 евро гэсэн үг. Амар үнэтэй болсон. Тэгээд ер нь их гоё байгаагүй. Гэтэ яах вэ? Гиз маань бас төрсөн. Хостел дотор юм гоё. Галтгооны өрөөтэй юм байна. Тэгээд хэрэг мөнгөө хоолнд мөнгөө юмний гэвэл бүрхэн жижиг сажиг юм оруулж ирээд энэ чинь хоол идчих боломжтой. Тэгснэ энэ чинь нэг тоглоомтой. Зурагттай. Ингээд жижигээр юм гарсан байна. Тэгээд энэ дотор ингээд одоо нутгийн одоо зүйл юм шиг байна. Ингээд зөгийн балтай вайн авч үзэж чинь тэгээд нэлээ гадаагаа сэрүүхэн байгаа болохоор амар гоё халуун юм байна. Тэгээд амталж одоо амтыг үзье. Энэ ч бүр амар баг амар спиртлэг энэ уг нь вайн ч гоё ингээд зөөлхөн мөлхөн амтдаг чинь хүмүүс энэ удаад бүрсэж хангаа юм байна. Йоо бүхэн минь бэхи ёо. Сая арай л их болгочлаа. Йоо. Тэсээ ер нь бараг утга утсан дээр юм шиг байна. Чи юу болоод байгаа юм бэ? Хүмүүсээ энэ үл дими юм байна. Маний үтэд бол ахыг тохиромжгүй юм байна. Зөв мөрөөрөө параараа сүүгээ уугаад бараг хий явжсэн дээр юм шиг байна. Stop it. Аим шиг. Юу байхгүй. Дэглэн тохио байхгүй зөө. Одоо зүгээр ингээл гарч байгаа байхгүй юу? Хүмүүс нэг бараг зоргоороо ингээл гарах үедээ гармаарах үедээ хараад бараг гармааргүй байгаа үедээ гарахгүй байхад тэгдэл юм шүү. Хамгийн сонирхолтой. Миний хувьд аялж явах үедээ хоол идэх гэдэг бол хамгийн чухал зүйл яагаад вэ гэхээр идэж явах үед яг энерги нөхөөд ингээ амарчдаг байхгүй. За энэхийн нэг нутгийн десертийн авч үзлээ. Миний хувьд бол гэсэн десерт биш юм бол зүгээр харуулах тактик гэдэг нэртэй хоол гэж санагдчихэв. Ингээд бага юм борцог шиг юмнууд ингээ хийцэн заяа. Боомнууд хийцэн. Тэгээ дээр нь ингээ молоко асгацсан. Яараа молоко шиг асгацсан. Гой ч юм шиг муугаа ч юм шиг. Нэг юм байна да. 6 евро гэсэн арай дампуурчлаа. Мөнгөө нэгж амнаа. Энд чи хэвийн бов ч болно. За ингээд Праг улсын аяллаар маань хамт байсан та бүхэндээ баярлалаа. Миний хувьд бол маш underrated hot гэдэг одоо жагсаалтал би оруулж байна. Яагаад вэ гэхээр хүмүүс ингээд Итали, Франц гэдэг шиг тийм амар яриад байдаггүй хот. Гэхдээ яг очиод үзэх юм бол үзэж харах юм үнэхээр ихтэй ялангуяа залуучуудад тохирсон залуучуудын хийх одоо activity одоо тоглоомны газар ч гэдэг юм уу тийм зүйлсүүд маш ихтэй
нэг тийм харьяалагдсан мэдрэмж авч чадхаар гэртээ байгаа юм шиг тухтай байж чадхаар тийм аюулгүй, тав тухтай, цэвэрхэн, өнгө үзэмжтэй, тийм дулаахан гоё хочин надад мэдрэмж төрүүлсэн. Тэгээд та нар заавал очиж үзээрэй гэж би бүрчэн сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээ бичлэгийн маань энэ хүртэл үзсэнд баярлалаа. Туулка нэлаа.